Оо тийм үү? Оо тийм. За сайн байна уу? Сайн байна уу? Хүлээж авч ирсэнд баярлалаа. Маш их баярлалаа. Ийм их ажлынхаа хажуугаар тийм. За шууд хоёлаа ярилцлаганд оръё. Анх удаа улсын хурлын гишүүн боллоо. За тэгсэн чинь одоо маш их юм ширүүн юм улс төрийн юм дайнд орчлоо тийм. Ер нь анх удаа улсын хурлын гишүүн болсон чинь төсөөлснөөс ямар байна? Төсөөлснөөс нэг их төсөөлж байгаагүй. Тийм үү? Тэгэхээр нэг их төсөөлж байгаа болохоор бас ямар байх вэ гэсэн тийм нэг юм одоо хязгаар гэдэг юм уу стандарт бол бас нэг өөртөө бол үсгээгүй байсан. Гишүүн болохоос өмнө бол яг би чинь бас улсын хурлын тамийн газрын тэргүүнтэд дараагаар яг нөгөө хуулийнхын галтгоонд нь ажилладаг хүн байсан. Тэгэхээр хажуугаас нь бол төрийн албан хаагчийн нүдээр улсын хурл яаж явдгийг, гишүүд ус төрч нар ямар юм гэдгийг бол харж байсан. Яг өөрөө гишүүн болоод ирэхээр хамгийн ихэнд бол одоо нөгөө мэдрэгдсэн бид нар чинь нэг тангараа өргөөд ингээд төрийн дуул маань явдаг. Тэгээ тамийн газар байхдаа ч гэсэн чуулга нэг хаах төрийн дуул явахаар айгүй их юм хариуцлага мэдэрдэг байсан. Тийм үү? Сэтгэл догтлох уу? Догтлно. Яг тэр төрийн дуулыг сонсохоор догтлдог, одоо ч догтлдог. Тэгээд догтлох болгондоо гэхдээ маш том хариуцлагатай албан тушаал дээр байгаа. Хариуцлагатай юм хийх ёстой гэдгээ боддог. За тэгээ мэдээж одоо жил жоохон гарны өмнө бол тэгэж тангараа өргөж ирсэн. Тэрнээс хойш улс төр бол үнэхээр бас одоо их л өрнөлттэй байх шиг байна. Тэгээд санссныхаа хэрээр яг үнийг хэлэхэд нөгөө бодож санджээс юм урагшлуулах бол бас нөхцөл боломж тийм хүн байд. Одоо энэ өмнөөс болоод тий одоо гол санаачилж байсан хуулиуд алхаж байсан ажлын хэсэг маань бас явахгүй тий өмнөөс болоод гэхдээ яг уу энэ асуудлуудыг хараад за ус төрч хүн ямар байх ёстой юм ус төрд бас төрийн ажлыг хийхдээ яах вэ гэдэг дээр олон юм бас хараад сураад явж байгаа. Энэ өөрөө тогтолцоо шинжилсэний бас нэг үр дагавар одоо гарч ийн удаа л гэсэн ийм бодол санаатай урд хажлаа бас нэг жоохон чамбайхан хийчий да гэдэг бодол санаага хаялгүй тэр тэгэл явж ин да. Одоо энэ шүүмжлүүд нь штэ. Энэ 76-г 9 тоныг 126 болгодог ёстой буруутсан юм аа. Жагсаалтын гишүүд шиг хэрэггүй юм алхаа гэдэг нэг юм шүүмжил яваад байна. Энд дэр юу гэж бодож байна? Би өөрөө бол жагсаалтаар орж ирсэн. Тэгээ нийслэл дээр ажиллаж байгаа, улсын хурал дээр ажиллаж байгаа жагсаалтаар орж ирсэн гишүүний нэг. 76-тай гишүүний үед бол бас тий тамийн газар ажиллаж байсан. Парламентод ойрхон ажиллаж байсан. Тэгээ энэ 126-тай гишүүний хувьд бол уг нь бол их дэвшилтэд бас одоо зүйл болжээ гэж би бол уг нь хувьдаа дүгнээд байгаа юм. Тэгээд үзэл санаа дээр нэгдэж чаддаг, зарчмын өмнө дээр нам харгалзахгүй нэгдэж чаддаг шинэ залуу гишүүд бас их орж ирсэн. Энэ одоо сошиалд болж байгаа ч гэдэм үү, энэ улс төрд болж байгаа үйл явцыг хараад хэрвээ 76 байсан бол баг ийм үйл явц байхгүй. Дор лоббидод явчих. Одоо чимээг өхөн энэ одоо эрх мэдлийн шилжилт гэдэг юм уу? Одоо энд бол яг үнийг хэлэхэд эрх мэдлийн тулаан явж байгаа тийм шүү дээ. Тэр л явж байгаа. Энэ эрх мэдлийн тулаан бол 76 гишүүн байсан бол ингэж ил гарч ингэж хоорондоо тий ингэхгүйгээр чимээг өхөн явчих байсан болов 126 болоод олон гишүүнтэй болсон байна. Нэгдүгээр, хоёрдугаар жагсаалтын гишүүд бас орж ирсэн болохоор энэ хахрал ингэж ил гарч байгаа юм болов гэсэн магадгүй тий дүгнэлттэй байх шүү дээ. Тэгэхээр би бол одоо өөрийгөө гэхээсээ илүү ер нь бол нөгөө хувь хүний нүдэрээ дүгнэхэд бол тийм л дүгнэлттэй байгаа. Тэгэхээр мэдээж иргэдэд одоо янз бүрийн байдлаар харагдаж байгаа байх. Гэхдээ манай иргэд ухаантай юм чинь 126-гийн өрнөлөө ямар байж вэ гэдгийг дараа хэзээ нэгэн цагт бас дүгнээд харахад өөр дүр зураг харагдах болов уу гэж найдаж байгаа. Мэдээж тэрнийхэн төлөө бид нар бас сайн ажиллах хэрэгтэй л байгаа л да. Бид нар ч одоо ард түмнэр улсын хурлын гишүүдээр бүгдээрээ одоо энэ хоёр хэсэгт хуваачаад хэвээр үзэж тарч тэ нөгөө манай тал дайсны тал баг шиг. Өөрийн чинь хувьд бол бас нэг тал алдахгүй ч юм уу. Ер нь ингээд сүрхий байр суурьтай байгаад ах шиг байна. Ингээд шинэ гишүүний хувьд тий. Энэ нь нөгөө хуульч гэдэг суурьтай ч холбоотой. Өөрөөр хэлбэл олон улсын арбитрийн шүүхэд байдаг цөөхөн Аз гишүүдийн нэг юм. Тэр яндуураагүй бол тий. Тэгэхээр энэ одоо зүйлүүд чинь нөлөөлж байна ажлын туршлага чинь. Яг уу хуульч хүний хувьд чинь ялангуяа нөгөө арбитр гэдэг арбитр бол ер нь бол шүүх шиг шүү дээ. Хоёр талаас маргана. Тэгээ арбитрч бол энэ дээр нөгөө хоёр талын асуудлыг маш сайн ингээд харж агаад тэг шийдвэр гаргадаг байгаа тий. Тэгэхээр зөвхөн нэг талын мэдээлэлээр биш олон талаас нь дүгндэг ийм бас ажил хийж байсан. Арбитрчаар бас Монголдоо ч гэсэн ажиллаж байсан. Тэгэхээр нөгөө яг мэргэжлийн онцлог гэх юм уу 10 хэдэн жил би одоо хуульч олон улсын хуулийн фирмд ажилласан. Яг нөгөө
олон талаас нь юмыг заавал харах хэрэгтэй. Зөвхөн нэг талын үндэсэг болвол тий байхгүй олон талаас нь харж шүүн тунгааж ээж одоо эн чинь юу нь зөв юм бэ гэдэг дээр өөрийн ихтгэл үнэмшлээ бас авах хэрэгтэй байдаг. Тэгээ тэр мэдээж байгаа байх одоо 10 хэдэн жил нөгөө тим логикоор ажиллаа хийгээд ирсэн хүний хувьд зүгээр яг уу гишүүн хүний хувьд одоо улс төрч гэх юм уу улс төрд бас ороод шинэхэн гишүүний хувьд энэ одоо үүсэж байгаа нөхцөл байдлыг зөвхөн одоо нэг хүн нэг тал гэдэг байдлаар биш уг учир шалтгаан нь юу болоод байна? Юун дээрээ бид нар алдаад байна? Юу нь ил гарч ийн? Цаашид яах вэ гэдэг дээр илүү үнэлт өгч ийшээгээ чиглэсэн юм дээр илүү бас цаг заваа зарцуулах гэсэн өөр бас хувь байр суурь байгаад байдаг. Ер нь улс төрчийн байр суурь гэж заавал байх ёстой шүү дээ. Одоо танаа намын их хурл 11 сарын 15-нд болох чинь өнөө маргашгүй тий. Тэгэхээр жишээлх юм бол одоо булгамт яд цайд улсын хурлын дэд дарга байсан булгамт яг үндсэн хөл зөрчиг үг гэж үзэж байна. Та өөрийнхөө улс төрчийн байр суурийг илэрхийлж болох уу? Эсвэл танаа нам дотор эмэгтэйчүүд нь бас байр сууриа илэрхийлэхгүй байх энэ гэдэг нэг тийм юм байна уу? Тийм байхгүй шүү дээ. Манай нам арьсангуй энэ дээр бол одоо энэ гишүүд бол өөрсдийнхөө байр суурийг маш тодорхой илэрхийлээд явж байгаа. За. Гол нь энийг нөгөө нэг манай тал биш бол дайсан ч гэдэг юм уу? Эсвэл нэг одоо зарчмын байр суурь үзэл баримтлаа хэлэхээр хин нэгнийг өмгөөлүүлж одоо хамгаалж байгаа юм шиг хувь хүний асуудал болгож хувиргаад байгаа асуудал төр бол хүндлэгөөс ажиглаад уг нь бол юм бишээ тий. Эцэг нэгэн цагт энэ улс төрийн маргаан зодон тэмцээл гэдэг нь дууснаа. Тэгээ нөгөө эрүүл оюун санаа, эрүүл одоо үзэл ухаан байхгүй газар хүчирхийлэл ихсдэг гэдэг шиг ер нь бол ингээд сошиал дээр харж хаад нэлээн одоо иргэдийн мэдээж бухимдал гарч байгаа. Дээр ч гэсэн угаасаа өдөөж байгаа ч юм байгаа гэж боддог. Тэгээ эцэг нэгэн цагт энэ асуудал дуусна. Энэний дараа энэ болж өнгөрч байгаа үйл явцад бол эрүүл ухаанаар үнэлт өгөөд яг юу болсон юм бэ гэдэг юм нь бол гарна. Тэгэхээр энэ дээр бол өөрөө би хувь хүний хувьд ч гэсэн зарчмын байр суурийг бол мэдээж өөртөө ч гэсэн бас гаргаад явж байгаа. Яг таны хэлж байгаа шиг улс төрч хүний хувьд ч байр суурьтай байх хэрэгтэй гэдэг. Тэгэхээр үндсүүлийн цэцүүлэлт дүгнэлтээ гаргасан. Тэгээд дүгнэлтээ бол дурдсан байна гэдээ гарцсан байгаа. Хариуцлагын асуудал бол энэс үүдэж тэгвэл яаж яригдах вэ гэдэг асуудал дээр олон юм байгаа. Тэн дээр бол яг хуульч хүний нүдээр харахад бол цэцгийн 38 хуудас одоо дүгнэлтийг бол бүрэн одоо уншсан байгаа. Тэгэхээр цэц бол энэ дээр бол нөгөө тангараасаа нэтсэн үндсэн хууль зөрчсөн гэдэг хоёр асуудлыг тусад нь авч үзчихэж байгаа юм. За. Тэгэхээр энэ дээр бол мэдээж зөрчсөн байна. Энэ дээр бол улс төрийн хариуцлага гэдэг юм уу те энэ хариуцлага бүлээх төстэй. Гишүүн эргүүлэн татах асуудал гэдэг дээр бол нөгөө тангараасаа нэтсэн гэдэг асуудлыг дахиж одоо ярилцаж цэцэд дахиж маргаан гард юм уу яа гэдэг ийм процессор л явах хэрэгтэй гэдэг хуульчин яг хуулийнхаа загвар бол тэгж л явах хэрэгтэй байгаа тийм. Тэр нөгөө хуульч хүний хувьд чинь нөгөө due process буюу процесс зөв явж зөв шийдвэр гарна гэдэг нэг ийм зүйл байдаг. Тэгээ зорилго нь аргаа зөвтөхгүй ч гэж одоо ярьдаг штэ тийм энгийнээр хэлэх юм бол тэгэхээр энэ нөгөө хуульч хүний нүдээр бол нэг ийм юм харагдаад байна. За сүүлийн үед өөрийн чинь өргөн барьсан хуультай холбоотойгоор өстой нэг балбаж байна да. Тэ. Одоо бүр анзаараад ахна гэр бүл рүү чинь ч орж явах шиг л байна. Энийг ер нь яаж хүлээж авч ийн даван тулахад хэр байна. Яах вэ? Тэгээд энэ өмнө нь ийм юмд орж яваа ер нь. Үгүй яг ийм бол мэдээж орж байгаагүй энэ их одоо гэхдээ дүгнэлт хийхэд одоо жил орчим хугацаанд энэ хуулийн төслийг судлаад ингээл процесс нь янз бүрийн боллоо. Одоо ингээд хуулиа өргөн барьчаад байна тий. Тэгээд энэ ирж байгаа дайралтуудыг харах тусам би ер нь зөв юм хийж байгаа юм байна гэдэг тийм улам итгэл үнэмшилтэй болж байгаа. Энэ юу гэхээр би нөгөө улс төрд орж ирсэн бас нэг шалтгаан ч гэдэг юм уу. Одоо мэдээж энэ чинь хүн чинь нэг юуны төлөө би энэ улс төрч болж байгаа вэ гэдгээ зорилгоо тодорхойлж орж ирэх хэрэгтэйсэн шүү дээ тий. Энийг харж байхад бол манай улс төрд яг нөгөө иргэдийн дуу хоолой, нийгмийн бүлгүүдийн дуу хоолойгоос илүүтэй мөнгөтэй хэсэг бүлгүүдийн дуу хоолой хамгийн хүчтэй болчиход байгаа. Тэгээ ийм байгаа болохоор төрийн бодлого маань өөрөө иргэд рүүгээ ээлтэй ийм төрийн бодлого дээр гажууд л гараад байна. Энд л би бас тэр чинь би одоо иргэн хүний нүдээр өөрөө бас Монгол улсын иргэн шүү дээ тий. Энийг хараад энэ гажууд л яваад байна гэдгийг хараад энийг л засахын төлөө гэж ирсэн. Тэгэхээр улс төр дэх одоо тэр мөнгөтэй хэсэг бүлгийн дуу хоолой тэрхий хүчтэй явдаг. Иргэд нийгмийн бүлгүүдийн дуу хоолой сул болоод байгаа асуудал дээр бид бас засах ёстой гэсэн байр суурьтай. Тэгээ энийг бол мэдээж ингэ ярих юм бол айгүй том сэдв болно. Бүх юм дээр ингээд одоо тий. Гэтээ эний бас нэг айгүй том илэрлэл нь бол би энэ тамхины тухай хууль гэж хардаг. Тэгээ тамхины хяналтын тухай хууль бол өөрөө би хуульч хүний хувьд энэ бол нэг улс төрчийн хувьд бол барьж авсан сэдв биш.
Энийг угаасаа иргэн хүний хувьд, ээж хүний хувьд нийслэлээр ажиллаж байгаа ч гэсэн манай боловсролын салбарын, эрүүл мэндийн салбарын ийм асуудал байгаад байна гэдгийг хэлээд анхааруулад за тэгвэл энийг бас засах ёстой юм байна шүү гэдэг нэг ажил эхэлж байсан. Тэр ажлаа бас одоо хууль тогтоож болгосон болсон юм чинь гүцээе л гэсэн юм зорилго санаатай. Тэгээ энийг хараад байхаар иргэдийн дуу хоолой, багш нар, эмчнэр, эцэгчүүдийн дуу хоолой ямар байна? За нэг хэсгэн бүлэг хүмүүсийн эрх ашигыг бол мэдээж хөндөж байгаа. Болно одоо бизнесийн эрх ашиг гэх юм уу, мөнгөний эрх ашиг гэх юм уу. Тэгээ энэ л нөгөө нэг энэ дуу хоолойгоо ингээд хитрхи хүчтэйгээр илэрхийлж нийгмийн эрүүл мэндийг хамгаалах гэсэн энэ зүйлийг мушгин гуйлах юм явж байгаа. Тэгээд харахаар яг хуу тэгээд эхэндээ бол мэдээж ингээл учрыг ойлгохгүй ингээл одоо үгүй энэ ч ийм байгаад хахад гуйлаад ах ингээл байна. Сүүл рүүгээ бол за тэгээд дүжиг шинжтэй. Одоо энэ хүмүүс ийм л тактиктэй. Одоо юу гэдэг нэг юу ч наалтаа байсан аа. Үгүй юу ч наалтаа болсон дээр арай очиаг байх. Би ч бас нэг тийм шинкоудын нэг шүү дээ. Одоо жил хагас болж байна. Анхныхаа л одоо хаврын чуулганд би хууль тогтоомжийн хуулийг ахалж батлуулсан. Яг мэрэгжлийвэл одоо энэ бол илүү иргэд рүүгээ ч гэсэн иргэдийн нийгмийг одоо өсөж шаардлагад тулгуурч хийж байгаа ажил. Тэгэхээр энэ дээрээ бол ийм юмд бол их мохохгүйгээр урагшаа зөв одоо ажиллаа хийгээ, зөв энэ хуулиа танин сурталчлаад явхад бол басаа олдготно гэж байгаа учраас тэрэг зэргийг бол одоо нэг тоохгүй л гэсэн юм байр суурь шүү. Тамхины хэлтийн тухай хуулийг анх Эрдэнэчим гишүүн 13 онд билүү. Тэгээ батлуулж хахад Эрдэнэчим гишүүнийг бүр алан тална гэдэг бүр тийм зам хил хүртэл очиж байсан гэсэн. Тань тэр тийм юм очиж гэнэ үү? За одоо арай тэрэн дээр бас хэрэггүй. Би бас ингээд туршлага судлах гээд Эрдэнэчим гишүүнтэйгээ уулзсан. Тэгээд ямар байдгийг танд бас надад өгч зөвлөмж өгнө ингээ явж байгаа гэсэн. Надад бас маш их сэтгэлийн дэм өгөө туршлагаасаа хуваалцаад ганц л юм загчижсэн. За намжимгээ зөрөгтэй л ах хэвээр шүү. Үнэхээр бас ингээд энэ том асуудал гэдгийг өөрөө би биеэрээ туулсан. Чиний хувьд бол ерөөсөө наа чин зөв зүйл. Яг Эрдэнэчим гишүүнийг 13 онд энэ хуулийг батлуулж байгаад мэдээ шин төрлийн тамхин бүтээгдэхүүн гэж байгаагүй. Одоо үнэхээр ийм одоо донтолтын хэлбэр өссөн шин төрлийн тамхин бүтээгдэхүүн гараад байгаа юм чи хуулиач гэсэн шинжилгээс өр аргагүй шүү дээ. Тэгэхээр юм чинь чи зөндөө олон юм ирнэ. Тэгэхээр зөрөгтэй байгаарай л гэсэн. Тэгээ энэ урам зоригийнх нь үгийг аваад одоо харин тийм ээ гэж явж байгаа шүү дээ. Одоо чи яг ямар шигтэнтэй явж байгаа вэ? Батлах гээд байгаа уу? Яах гээд байгаа вэ? Одоо дөнгөж хуулиа бол өргөн барьсан байгаа. Улсын хурлд оруулсан. Тэгээ одоо хилцэх хэсэг. Ер нь хуулийн одоо хилцүүлэгч чинь 4 үе шаттай байдаг. Хилцэх хэсэг. Ер нь энэ хуулийг үйл баримтлалыг дэмжих үү. За тэрний дараа саналуудыг тусгах. Нэгдүгээр хилцүүлэг, тэгээ эцлэг, хоёрдугаар хилцүүлэг, тэгээ эцлэн баталгаа 4 үе шүү дээ. Тэгээ одоо бол өргөн барьчаад хилцэх хэсгээд оруулах гал төсвийн асуудал байгаа учраас энэний дараа ерөнхийдөө оруулах ийм төлөвлөгөөтэй бол ажиллаад байна. Тэгэхээр одоо өөрлөвч одоо дайрж байгаа гол дайралтын одоо агуулга нь юу юм бэ гэхээр ерөөсөө энэ хүн чинь янжуур тамхиныхны талд байгаа тийм учраас одоо вейпийг ингээд хорж ашиг гад байна гэдэг ийм л юм яваад байгаа шүү дээ. Тэгвэл одоо энэ ганцхан манай улсад хорж ашиг гад байгаа биш юм байгаа үстэй ирэх биш тийм энэ одоо өөр улсуудад ирэх биш. Одоо энэ талаар ард хэмжээ авсан байт юм байна. Тэгэлгүй яг хөө дэлхийд дээр байгаа 200 улс чинь бүгдээрээ л адилхан асуудалтай тулж байгаа. Өөр өөрийн арга хэмжээг аваа явж байгаа. Тэгээ энэ нөгөө яг нөгөө янжуурын лобби чинь гээл одоо намайг чинь цоллоод байгаа шүү дээ. Тэгээ гол нөгөө энэ хүмүүсийн тактик нь бол нэг янжуур веб болоо хоёр талдаа зодолтоод байдаг чинь биш. Ер нь нийлчээд энэ асуудлыг явуулахын тулд одоо юу ч л хийсэн хин нэгний лобби чинь болгох юм арга тактиктэй сүүлийн жилүүдэд явж ирсэн байлээ. Өмнө нь одоо энэ хуулийг явуулах ёстой гэж санаачилсан манай эрүүл мэндийн байгууллагын төрийн албан хаагчид маань тэ үнэхээр одоо энэ асуудал ингэдэж шүү гэдэг юм хэлжсэн. Тэгэхээр тэр бол зүгээр тэр нэг юм харлуулах тактик л явж байгаа. Тэрнээс одоо энэ хүмүүс тэр хуулийн төслийг одоо дөрвтойхон үндсэлтэй шүмжлээд явж байгаа юм байхгүй. Нэр нүрээ гаргаад одоо өөртөө ярьж байгаа юм байхгүй. Тийм шүү дээ. Тэ дандаа юм их сурулж байхгүй ч гэдэм үү эсвэл нэг юм одоо жүжигчин ч юм уу хин ч юм ингээд нэг юм урдаа гаргачаад явж байгаа. Миний хувьд бол өөрөө ихтгэл өмшил бид нар жил орчим ингээд мэргэжлийн байгууллагуудтай ажиллаад саналуудыг аваад өстой тэр янжуур нь байна уу электрон тамхи нь тамхи бол тамхи бүгдээрэн дээр нь бид нар арга хэмжээ авах хэрэгтэй гэсэн байр суурьтай. Тэгэхээр хин нэг аль нэг нь бол ингээд те илүү зохицуулах гэдэг юм байхгүй адилхан зохицуултаар хийж байгаа. Тэгээд энийг үзэхэд яг яалтчгүй бид нар бол янжуур тамхиныг хуулийн зохицуулт хийж ирсэн. Электрон тамхи буюу энэ шин төрлийн тамхин бүтээгдэхүүн үнэхээр шин тутамдаа гарч ирсэн. Тэгэхээр энэ өөрөө энэ шин тутам гарч ирсэн бүтээгдэхүүн болохоор хуулийн дээрээ шинээр оруулаад одоо тэгэхээр юу вебтэй холбоотой ямар ч хуулийн зохицуулт манай улсад байхгүй байгаа. Байхгүй. Байхгүй. Ерөөсөө энэ цай байд юм уу данхтай адилхан л одоо хуулийн зохицуултайгаа гэсэн үг байхгүй. Тэгээ хин ч хамаагүй заржуулна, хин ч хамаагүй оруулж ирж болно, хин ч хамаагүй сурталчилж болно тий. Зүгээр энгийн бүтээгдэхүүнтэй адилхан байгаа даа. Энэ бол хортой бүтээгдэхүүн гэдэг нь ойлгомжтой.
За энэ хортой бүтээгдэхүүн гэдгийг мэдээж бүгдээрээ ойлгоод дэлхийн улс орн ч одоо 48 улсын нэг бүр тас хорцсон байна. Тас хорсон. Ерөөсөө тэр худалдаалахыг эдгээр бол улстай бол хориглож байгаа. Тэр нь бол мэдээж өөрөө учир шалтгаантай. Шинэ төрлийн одоо тамхиталтын үеийг бэлтгэх гээд байна. Бусад одоо хар тамхиталтын эрсдлийг ихсэж ингээд улс орн болгон бол өөрсдийнхөө бодлогыг гаргаж байгаа. За 84 улс бол 5 сарын байдлаар энэ оны зохицуулт хийсэн хуулиараа. За ямар ч үсэн тамхин бүтээгдэхүүн донтолт үүсгдэг одоо никотинтой тий хортой бүтээгдэхүүн чи зохицуулт хийнэ. Одоо энийг чинь зарахгүй хүмүүсийн насыг одоо тодорхойлж өгөх ёстой, татврыг авах ёстой юу гэдэг тий. Доторх тэр никотин хорных нь хэмжээний стандарт гэх мэтлэн янз бүрийн зохицуулт хийсэн. Нэг зохицуулаагүй одоо үлдсэн хэдэн л улс байна тий. Тэрний нэг нь Монгол улс. Тэр Африкт улс. Тэгээ нэг Монгол улс байгаа байхгүй юу? Яг хөө бид нар зохицуулах гад явж исэн боловч ингээд мохоо шантраад тий энэ нөгөө мөнгөтэй хүмүүсийн юунд болоод ядаг байсан. Одоо бол гэтээ цаг нь болсон гэж харж байгаа. Янз бүрийнхэн тэр хоёр нийлчээд юм хийгээд байгаа гэж штэ. Ер нь импортлогчид болон тамхи үйлдвэрлэгчид нэг юм уу? Одоо өөрөөр хэлэх юм бол би янз бүр тамхи зарж ирсэн аа. Одоо нэмээд тий нөгөө вейп зардаг хүн болоод байгаа юм уу? Альсгүй бол энэ хүмүүс тусдаа юм багууд юм. Яг уу юм бэлээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага манад ажиллаж байгаа. Тэгээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргаж өгсөн дата судалгаагаар бол ерөөсөө нөгөө хүчтэй орнуудад бол ингээд тамхины хэрэглээ буурж байгаа. Тэгэхээр нөгөө уламжлалт тамхины компаниуд маань өөрсдөө зах зээлээ алдахгүй тул тэр электрон тамхи гэдэг шинэ төрлийн бүтээгдэхүүнээр одоо маркетта тий гарч байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө томоохон тэр янз бүр тамхины компаниуд бүгдээрээ хамгийн том вебний брэндуудыг эзэмшдэг. Дэлхийд дахинд. Манай Монгол улсад болохоор дүр зураг нь одоогийн байдлаар арай өөр байна гэж харж байгаа. Манай Монгол улс дандаа импортлогч улс, өөрсдөө үйлдвэрлэгч бол биш. За тэгэхээр импорт одоо үйлдвэрлэгч нь бол мэдээж гадаадын үйлдвэрлэгч нар байгаа. Импортлогч нь бол манай Монголын аж ахуй нэгжүүд байгаа. Гэхдээ энэ одоо харахаар 17 тусгай зөвшөөрөлтэй одоо импортлогч нар байна. Янз бүр тамхи, навчин тамхи одоо юу гэдэг нь бүх төрлийн тамхиг оруулж ирж байгаа. Вейп чинь бол одоо энэ цахилгаан тамхич ямар ч тусгай зөвшөөрлөхгүй болохоор энэ бол бүр ингээд далаад аж ахуй нэгж иргэн оруулж ирдэг гэсэн дата судалгаа. Эдгээр бол тусгай зөвшөөрлөхгүй. Тэгээд давхцлыг нь харах юм бол ер нь бол 7-8 аж ахуй нэгж бол янз бүрч оруулж ирдэг, вейпч оруулж ирдэг, адилхан тамхи оруулж ирдэг ийм болчоод байгаа юм байлээ. Тэгэхээр ерөнхийдөө бол нөгөө хуулийн төслийн хувьд энийг юусоо ялгаж салахгүйгээр адилхан тамхин бүтээгдэхүүн эндэл цөмөрөө адилхан зохицуулалтаа хий гэдэг энэ үзэл баримтлалыг оруулаад явж байгаа. Зөв. Тэгээд би ингэж харсан байхгүй юу. Тэгээд тэр хуулийн төсөл дээр харсан чинь гайлын татвар нь одоо нөгөө янз бүр тамхич одоо байгаа нь 30%. Тэгээд өөрчлөлт нь 30% хэвээрээ. Тэгснэ бусад нөгөө вейп мэйпүүдийг 30% болгоно бүгдээр ингэ адилхан 30% болгох гэсэн. Тэгээд яагаад янз бүр тамхин дээр нөгөө өөрчлөлт оруулаагүй одоо байгаагаар нь баталж байгаа учраас таныг янз бүр тамхины бүлгэх гэж одоо нөгөө дайрахны үнс болсон болов гэж бодсон байхгүй юу. Харин тий энэ ч нөгөө өмнө нь бол тамхин бүтээгдэхүүнүүд бол тодорхой хэмжээний гайлын албан татвар төлж байгаа шүү дээ тий 20% байна уу 30% байт юм уу. Электрон тамхи одоо нөгөө энгийн бараатай адилхан хэмжээ 5% төлдөг байсан. Тэгээ бид нар болохоор гайлын албан татвар төлдөг байгаа. Тий. Гэхдээ энэ одоо юу гэдэг нь бүлээн амжилтад алдсаас энийг оруулж ирэх гэсэн 5% төлдөг байхгүй юу? Тийм үү. Тий. Энэ цаасыг байд юм уу тий? Бүгдээрээ 5% энгийн бараа бол. За мэдээж хөнгөлүүлдэг нөгөө янз бүрийн бүтээгдэхүүн байгаа одоо сэргийгдэгч мөчний шиг гэдэг юм уу гайлын албан дотор. Гэхдээ тийм биш үү хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн бид өөр энгийн бараатай адилхан байсан. Тэнгүүд бид нар тамхин бүтээгдэхүүн бол тамхин бүтээгдэхүүн бүгдээрээ жигд 30% төлөё гэдэг юм чинь. Яагаад 30% дээр ингээ гаццсан гэхээр манай Монгол улс болохоор нөгөө дэлхийн худалдааны байгууллагад элсэж орсон 1995 онд одоо элсэн. Тэр элсэж орохдоо бид нар тамхин бүтээгдэхүүн дээр болохоор гайлын албан татвар дээрээ 30%-аар тогтоодог байя гэдэг юм амлалт өгсөн юм байна. Тийм болохоор 30-аасаа бид нар бас нэг дээшлүүлж чадахгүй 30-тай барья. Тэгээд өмнө нь үдгүй байснуудаа адилхан 30 болгоё 30 нь 30. Янз бүр тамхин дээр бол гэхдээ онцгой албан татварыг бид нар нэмэх ёстой. Үнэхээр янз бүр тамхи хямдхан байгаа, хүртээмж нэгсэж байгаа, хүүхэд залуучууд хүн амын уд өмч гэсэн ихссэн байгаа. Бас энэ бол өөрөө бас байж болохгүй үзэгдэл. Энэ бол тэр үйлдвэрлэгчдээс хямдхан байлгаж байгаа хэрэглээгийн төлөй гэдэг энэ бодлого Монгол улсад явж байгаа. Тэгэхээр энийг бид нар гол тэмцэх юм бол ерөөсөө тэр зохицуултын арган бай дээр нь онцгой албан татварыг ихсгий. Тэгжээч нөгөө татвар ихсгэх гэдэг бид нар төсөв одоо бүрдүүлэх гэхээсээ илүү татвар ихсгээд үн нэмэгдэнэ. Тэгэхээр хэрэглээ буурна. Эргээд энэ маань хүнийхээ эрүүл мэнд болон нийгмийн эрүүл мэнд хамгаалах энэ үр дүн гарна гэдэг ийм л 3 циклээр ерөөсөө
цөмөрөө энийг бодож юмаа хийгээд татврын тооцоолол. Тэр онцгой албан татвар дээр нь бол янжуур дээр нэмэлт орж ирнэ гэсэн үг тийм. Сайн нөгөө манад тамхи хямд ингээд тэгж штэ. Манад үнэхээр ингээд тамхи ингээд хямдхан байдаг учраас бид нар жишээлбэл бол Австрали руу явахдаа одоо үнэ л хэлээ да тийм манай монголчууд бүгд мэдж байгаа. Австрали руу явахдаа тамхи эндээс авч яваад тэнд ингээд нэг пачкыг $20 ч илүү зардаг шүү дээ. Энд чинь 6-7 мянган төгрөгөөр авал тийч амар өсгөж нэмж зарж байгаа байхгүй тийм. Тэгээ яг нөгөө баригдуул мэдээж алуулна. Гэтэ баригдахгүйгээ барьж ороод зарчий. Австрали руу, Америк руу, Солонгос руу тийм. Тэгэхээр энэ үний юу чинь ингэж нөгөө хамааралтай байд юм уу? Тэнд одоо жишээлбэл Австралид тэгж өндөр үн тавьснараа австралчуудын тамхины хэрэглээ бага юм уу? Бага баг. Австрали, Шинэ Зеланд ч нөгөө тамхины үнээрээ тэр яг тамхиталтай буруулж нийгмийн эрүүл мэндийг хамгаалах хамгийн хүчтэй бодлого явуулдаг ус. Европын холбоонч байна. Тэр одоо юунууд ч гэсэн бүгдээрээ ерөөсөө тамхин дээрээ ингээд жил тутам байд юм эсвэл тодорхой интервалтаагаар яг татврын нэмж ингэж явж яадаг. Тэгжээж нөгөө нэг тамхиныхаа одоо хэрэглээнийг багасгадаг. Ерөөсөө тамхины татвар бол өслөө болвол хэрэглээ багасдаг гэдэг угаасаа алгоритм байна. Тийм үү? Тийм. Тэгэхээр энэ бол нөгөө тамхины татврын зохицуулт бол ерөөсөө энэ хэрэглээг буурах хамгийн үр дүнтэй аргууд эдийн засгийн аргаар тэмцэх. Зинээс ингээ бүр одоо харж одоо боогоол гэдэм үү. Одоо чинь Мальдив улс саяхан ер нь бүх төрлийн тамхиг устдаа хориглох шийдвэр гаргаж байна. За гэдэг нөгөө тамхигүй үеийг бэлтэх үүднээс сая 25 онд энэ шийдвэрийг ингээ гаргасан байна. Шинэ Зеланд улс бас тэгж гаргаад гэтээ буцааж ирсэн юм байна. Яг ийм донтолд өгдөг ийм хортой бүтээгдэхүүний хувьд бол мэдээж энээсээ хамаарж аваад хэдэн жил одоо тий хэрэглээнд орсон уу гэдгээс хамаарат илүү ийм эдийн засгийн аргаар тэмцэх нь хэрэглээг бууруулдаг гэдэг одоо хорхоосоо дээр тий гэдэг ийм судалгаанууд их байдаг учраас энэ татвар бол маш чухал ач холбогдолтой л гэж харж байна. Зөв. Гэхдээ нөгөө манайч нөгөө Евразийн эдийн засгийн холбоо ямар бэлээ. Тий. Тэрэнд хэлсээд Казахстан ч тамхины том үйлдвэрлэгч шүү дээ тий. Казахстанаас бид нар нөгөө 0 татвартай тамхи оруулж ирэхээр болсон уу? Уулын та тэд нар нэлээ юм яриад ах шиг өссөн. Үгүй харин яг энэ нөгөө тамхины ажлын хэсгийг одоо ахтаад тооцоо судалгаагаа ингээ хийгээ явж ирсэн чи гинт тим юм улсын хурлаар орж ирээд тэгэж болохгүй штэ гэдгийг бол одоо чадихаа ирээр би одоо хэлсэн. Тэгээ манай хэвлэл мэдээллийн байгууллагын ч гэсэн дэрэг дэмжиж бас энэ асуудлыг асан боловч тэгэл Евразийн гэрээ хэлцээр мичин гээл зарим тохиолдолд ингээл явуулсан. Тэгээ энийг гэхдээ одоо байнгын орооноос санал дүгнэлт гараад явж байгаа шүү дээ. Улсын хурлын байнгын ороодын нэгдсэн одоо саналаар. Гэхдээ энэ бол одоо эцэлэгдэг байгаа. Ус эцэлэгдэн гэдэг нь улсын хурлаар орж иржээ сойрхон баталж Монгол улсад хэрэгжих хууль болдог. Энэ бол энэ процесс явагдаад байгаа. Тэгэхээр энэ бол одоохондоо 30% байна. Энийг бол тэглэх бол ямар ч бодлого байж болохгүй гэдгийг хаанаа ер нь бол ойлгосон байх гэж найдаж байгаа. Цөмөр халалцъя л да. Энэ дээр бол одоо тий мэдээж энэ асуудлыг цогцоор нь одоо тамхиных нь татвар ийм байх хэрэгтэй гэж явж байгаа хүн бол орж ирэх юм бол энэ дуу хоолой өрнө. Гэхдээ засгийн газар бол энэ дээр бас ажиллаж байгаа ах гэж би бол найдаж байгаа. Засгийн газар энэ өөрөөхөө өрөөд ажиллаад улсын хурлд мэдээж орж ирэх хэрэгтэй, шийдэлд орж ирэх хэрэгтэй тийм. Тэгэхээр энэ бол нөгөө тэглээд тэгээд цимхигээр нь 0% болоод тэгээ ингэх гээд байгаа юм ерөөсөө байхгүй. Энэ дээр бол амар юм болно. Зүгээр бол ямар ч хэрэггүй юм болчихсон тийм. Тэгвэл одоо нийгмийн эрүүл мэндэ Монгол улс хамгаалж чадахгүй гэдэг цагаан тугаа өргөж байгаатай адилхан юм болох гэж. Тийм. Одоо бид нар чинь жилдээ 4300 хүн нас барж ийн тамхинаас үүдэлтэйгээр нэгээс 2 сумын хүн амтай тэнцэн. За тамхиталтаас үүдсэн нөгөө нэг эрүүл мэндийн зардал эдийн засгийн охирлоо бодохоор 800 гаруй тэрбум болоод байгаа байхгүй. Тэгээ тэр чинь бол манай тухайн үед бол дотоодын нийт бүтээгдэхүүн 2.1% гэж явж ирсэн. За хоёулаа нийгмийн эрүүл мэндийн талаар дахиад ярина уу? Тэгэхээр чи энийг ч гайлын албан дотор бүр хямдхан болчих юм бол энэ тоо бол бүр замраагаа авшна. Тийм. Одоо энэ тамхины хяналтын тухай хуулийнхаа хүрээнд судалж үзсэн болов уу гэж бодож би зүгээр сонирхож асууж байгаа. Манад орж ирж байгаа за янжуурч вэ, вебч вэ, аль нь ч хамаагүй. Ер нь чанар нь ямар болоод бид нар ийм хямдхан тамхи хэрэглээд идэм бэ бусад улс орнуудаас. Жишээлх юм бол би тийг сонсч ирсэн Монгол одоо Австрали руу бид нар авчиж зарлаа шүү дээ. Тэгэхээр Монголоос ирсэн тамхиг илүү их авдаг дуртай. Яагаад гэвэл магадгүй никотин нэг ч юм уу те. Монголоос ирсэн тамхи арай зүгээр үт юм а гэдэг мэддэг байхгүй. Би өөрөө тамхи татдаг болохоор яагаад гэдгийг мэдэхгүй л юм л да. Тэгдэг. Тэгэхээр манад орж ирж байгаа тамхинд магадгүй никотины хувь хэмжээ илүү юм уу? Ер нь чанар нь ямар юм тэр талаар ер нь юм судалсан. Яг нь ажил хэсэг бид нар ажиллаад энэ хуулийн төслийг бас улсын хурлын 76 гишүүн дэмжиж гарын үсэг зурсан байна. За. Тэн чин их олон шүү дээ. Тэгэхээр ингээ үзэл санаа энэ их тулгамдж байгаа
хамтаа шийдвэрлэх ёстой гэдгийг бол гишүүд маань маш сайн ойлгож байгаа гэсэн. Тэгээ энэ гишүүд маань мэдээж дотор нь тамиг татдаггүй олон хүн байгаа. Энэ гишүүдийн гэсэн ярьж байгаа юм нь бас тийм байсан. Энэ чанарын асуудал байх шиг байна. Дээр нь энэ одоо яагаад юм хямдхан байгааг учрыг бид нар харах ёстой гэдэг. Тэгээ бид нар яг энэ хүрээнд нь холбогдох байгууллагаас мэдээлэл эдрийг авахар уг нь бол стандарттай юм билээ. Никотины хэмжээ ийм байна гэсэн стандарттай тэрийгэ бариулж байгаа л гэж байгаа. Нөгөө талаараа чанарын асуудал үнэхээр байдаг гэж одоо хэрэглэгч нар бол хэлээд байдаг байхгүй юу? Тэгтэл бид нар бас ингээд нөгөө ажлын хэсгээрээ олон гишүүдтэйгээ тэр нөгөө нөхдүүдтэйгээ уулзаад импортлогч одоо юу гэдэг үйлдвэрлэгч энэ дээр яг ямар бай та нар мэдээлэл өгөөч гэхээр дөрөвтэй юм хэлэхгүй байна. Одоо нууж хааж байгаа. Тэгэхээр үнэхээр ийм чанарын асуудал муу эсвэл одоо чанар багтаа улсад нь тохируулаад их чанар багтаа муу юмар юм хийдэг. Тэгээ манайхан эдгээр одоо гайл дээр гарахтаа тэр мэднийг шинжилгээний лаборатори муу хэрэгжүүлж чаддгүй гэдэг ийм юм байх юм бол энийг бид нар засахын тулд явах хэрэгтэй. Тэгээ ер нь бол энэ хуулиа батлуулсны дараа хэрэгжлийг хангах асуудал дээр нэлээд сайн анхаарах гэж байна. Тэгэхгүй бол нээлттэй сонсгол хий. Яагаад юм бэ дээ? Иргэдэд мэдээллийг бас өгье. Манай улсын хурлчаа одоо дандаа нээлттэй сонсгол хийдэг ийм болцсон байгаа. Хуулийн хэрэгжлээр бид нар нээлттэй сонсгол аваад энэ хүмүүсийг дуудаж авчраад импортлогч үйлдвэрлэгчтэй яг энэ дээр юу юм гэдэг үнэн бодит мэдээллийг нь гаргаж ирж иргэдээ бас үхэн зүйтэй болбол гэсэн байр суурь. Одоо шилхэмэл тэр веб биш үү? Би тэр нэг гадны нэг юу подкаст сонсож байхад ярьжсэн байхгүй. Энэ одоо дэлхийд дахинд л асуудал болоод байна л да. Одоо Америкт ч юм бол дунд сургуулийн хүүхдээ веб татж байгаа, вебинд орж байгаа нас нь бүр ингээд багасаад байна гэдэг. Одоо өмнө нь 13 байсан бол одоо 10 наснаас эхэлж байна гэдэг байхгүй. Тэгээ тэр ингээд проблема яах вэ гэдэг нэг ярьж байгаа. Тэгээ тэрэн донд миний сонсоод нэг зочирсан нэг зүйл юм бэхэр хямдхан веб ингээд нөгөө хунцар нь халж тэгээд нөгөө хунцраа халаад тэрийг бид нар уушг руугаа шууд оруулна гэж чинь ямар амар зүйл байх вэ тий хунцраас татгалзын матгалзыг гэдэг чинь бүр дараагийн асуудал болоод шүү дээ тий тэгээд тэгдэг гэж сонсоодсон байхгүй тий вейпин дээр жишээлх юм бол бид нар одоо Монголд энэ байгаа ийм хямдхан вейпүүд ното юм байна да гэж бодож исэн юм манад орж ирж байгаа зах зээлийн юугаар нь харах юм бол ихэнх нь бүгд Америктад ард улсын Шинжэн гэдэг тусгай бүсэд үйлдвэрлэдэг нэг 10 төрлийн компаниас л орж ирд юм билээ. Тэр нь бол нэг 95% манад орж ирж байгаа одоо энэ бүтээгдэхүүн. Тэгээ манайх энэ нөгөө Дэлхийн эрүүл мэндийн байгууллага захиалга өгөөд Сингапурын эрдэмтэн ажиллаад манай зах зээл дээр тэгвэл яаж байж гинэ, яаж маркетинг хийж байгаа хүүхдүүдийг татж ийн гэдэг судалгаа хийж гисэн. Тэгээ тэр эрдэмтний хэлж байгаагаар танад бол ерөөсөө энэ нөгөө хятад дотроо өөртөө хоригдсон байдаг. Одоо ийм тамхинаас өөр амттай вейпиг бол дотроо хоригдсон. Тэгээ тусгай бүсэд экспортын зорилтоор хийдэг, шинжээд хийдэг. Тэгээ маш хямдхан ийм чанар муутай тий. Тэгээ ийм хятад бүтээгдэхүүн л орж ирж байгаа юм байна. Тэгэхээр энэ дээрээ та бүхэн бас анхаараач гэсэн байна. Тэгээ саяхан ч гэсэн бас энэ хятадын энэ электрон тамхич нь Америкт бас хууль бусаар маш их ороод Америкийн эрүүл мэндийн сайд Кеннеди том мэдээлэл хийгээд хятадын энэ вебний одоо тай тэмцэнэ гэд нэлээд том бас акц Америкт хүртэл явж байгаа байхгүй. Тэгэхээр энэ өөрөө бас дэлхийд дахинд болж байгаа асуудал юм лээ. Тэгэхээр нөгөө гол нь тэр орц байд юм уу, янз бүрийн тосон мосон бүтээгдэхүүн байдаг гэж ойлгож байгаа. Дээр нь нөгөө нэг хунцар идрээс чинь шаталтаар үсээд тэр хар туглаг байд юм уу, янз бүрийн эрүүл мэндэд мэдээж хортой. Европын зарим улсад бол энэ хунцар байд юм уу, энэ чинь өөрөө дахиад байгаль орчинд хортой. Батарейтай. Тэгээ байгаль орчин одоо сүтгэж байгаа учраас нэг удаагийн хэрэглээтэй ингээд татаад дуусчдаг тий энэ электрон тамхиг хорхон зүйтэй гэсэн бас бодлогод явж байгаа. Зөвхөн одоо ингээд рефил буюу юу яадаг тий цэнгэлдэгч байд юм уу. Тэр яг энийг бол улс орнууд бас бүгдээрээ л тэр зүгээр нь харж ах шиг. Манайч ч бүр байгаль орчин ч ямаа байна зүгээр. Одоо эцэг эхчүүд ингэж байгаа штэ. Баргалж. За томцруулт ингээд сургуулиуд яаж явахаар ер нь дунд ахлах ангийнх ер нь их татчих шүү. За тэгээд би зүгээр эцэг эхчүүдийг ингээд яхаар ингэж байгаа байхгүй. За тэр янз бүр амар муухай юм бэлээ. Тэ тэр нь илүү ингээ одоо нүдэнд харагдах хутай байгаад байна шүү дээ. Тэ тэр нь их хортой баха. За энэ вейпин ийм аятайхан өнгө үзэмжтэй аятайхан үнэртэй ч юм. Тэгээ янз бүраа бодох юм тийм муухай биш ч юм. Тэгэхээр барилж энийгээ татаад явж хаад яах вэ? Хор нөлөөнд баг үсттэй гэж ингэж андуураад ах шиг санагдаад байхгүй. Тэгэхээр манайд Монгол одоо насжилт байна уу? Одоо вейп руу орж байгаа. Түрүү нөгөө Америкт бол ингээ бүр ингээ залуучууд 10 нас руу орж ирж байна гэж штэ. Манайх залууд ч гинөө. Залуу байна. Энэ судалгаагаар бол бид нар чинь нэг 13-аас дээш насныханд хийгээд байгаа. Гэхдээ би боловсролын байгууллага яг тийж хэлсэн байхгүй. Бид нар судалгаагаа дандаа 13-аас дээш насныханд хийж байна. Гэтэл чи 10 наснаас эхлээд яг үү. Тэгээ нөгөө энийг чи бодит байдал яг кейсийг харж байгаа хүмүүс бол ерөөсөө өөрсдөө эцэгчүүд багш нар эрүүл мэндийнхэн байгаа. Тэгээ нөгөө хуулиа яриад бас ингээд зөвлөдөөд эрүүл мэндийн байгууллагынхантай нэлээд 2-3 удаа
уулзалт хийсэн. Багш нартайгаа нэлээх уулзсан. Тэгээ багш нар бол яг ингээд бодит кейсийг ярьж байгаа. Одоо энэ бол эхлээд ахлах ангийнхаа инээ тэрээгээд те зээд ингээд хоорондоо сольж ингээд татна ингэдэг байсан бол одоо наадах чинь бүр дунд анги за бүр бага анги 10 настай хүүхдүүдийн пеналаас хүртэл олддог боллоо. Бүгдээрээ сонирхоод гоё амттай тэгээ хоорондоо дамжуулаад багш нараас айж нуухаараа жорлондоо очоод те нууж агаад бүр хогийн савндаа хийж нууж агаад газ гаргаж ирж ингэж байна. Тэгэхээр энэ бол ерөөсөө болохгүй бид нар бүр дийлхэ боллоо. Үнэхээр энэ дээр одоо арга хэмжээ үнэхээр аваач гэдэг юм л энэ одоо багш нарын эмчнэр маань маш яриад байгаа. Тэгэхээр ямар зохицуултгүй тэгээ дээр нөгөө нэг гоё юм гангараа юм гоё үнэртэй юм гоё ингээд нүдэнд харах мөнгө одоо эмч хос гоё байгаа шүү дээ. Хүүхдүүдэд ингээд цаанаасаа татагдах юм ингээд байгаа учраас энийгээ бас нэг хараад хориод өгөөч л гэдэг асуудлыг бас тавиад байгаа. Шинэ хуулийн төсөл төр өнгө үнэрийг бол хорж байгаа. Өнгө гин үнэр амт. Тий, үнэр амтаас гадна нөгөө бусад бүтээгдэхүүнүүдтэй ялгахгүй байдлаар одоо чинь нэг кейс ярьж байгаа байхгүй нэг багш 10 настай охин тэгээ пеналын нээсэн чинь ингээ харахаар наана ингээ Мики Маус эдгээр зургтай ингээд нээхээр тэр электрон тамхи байна гэж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө тийм гоё бал шиг ч юм уу тий өөр чихэр байд юм уу тийм юмтай андуурхтахаар юм бүтээгдэхүүнүүд бас орж ирээд байна. Манайч одоо ямар ч замбрааг байгаа шүү дээ юм зохицуулт байхгүй. Тэгэхээр тийм юмтай бусад бүтээгдэхүүнтэй андуурхдахгүй байх хэрэгтэй мэдээж. А хоёрдугаарт энэ үнэхээр татаад байгаа энэ гүзээлцэг ванил одоо юу гэдэг энэ амт маань өөрөө хүүхэд залуучуудыг татах хамгийн том хэрэгсэл болоод байгаа учраас дэлхийн 20 улс одоо хорчоод байд бидний хэлдэг хөгжилтэй гээд залуучуудад ингээд байгаа юм судалгаа гээд бид ч гэсэн бас энэ чиглэл рүү хохирсныхоо дараа энийг тэгдэг байжтэй биш урьдчилж бас энийг одоо хийял гэдэг байгаар хуулиндаа бол оруулчихад байгаа. Түрүүн та хэллээ шүү дээ 4000 гаруй хүн тамхинаас үүдэлтэйгэр жилд нас орж байна гэдэг тийм. Манайх ч одоо зүгээр нас оролтоор одоо дайн болоод байгаа юм яагаад хор тавдар мадрын юм бол амар биш үү тий. Одоо ингээд тамхи гэхэр хүмүүс ингээд их л одоо айтайхан л юм бодоод ах шиг байна. Гэхдээ Монголын одоо хүн амын дундах нас оролтын тэргүүн игнэний нэг болох зүрх судас хавдар. Энэ бүгдээрээ нэг гол одоо түлхэцэх болж байгаа хүчин зүйл нь тамхи. Тэ энийг манайхан ингээд үхэл рүү хүрэж байгаа зүйл гэдгийг нэг сайн ойлгохгүй байх шиг байна. Энэ вейпing дам тамхиталт гэж байна уу? Одоо би за тэр одоо тамхи татчих хүмүүс одоо үхэг одоо би одоо тэрийг одоо яах юм те? Гэтэ би дам тамхиталтанд өртөж үхмээрх байх. Ер нь тийм байлээ. Манай эрүүл мэндийн байгууллагаас ирж байгаа Монгол хүний нас жилтийг богиносгож байгаа хамгийн топ 3 одоо хүчин зүйл бол нэгдүгээрт нөгөө артерийн судасны даралт, арх, тамхи. Тэгээ тамхи чи өөрөө цус очиж байгаа бүх газар очдог. Тэгээд нөгөө зүрх судасны гэдэг юм уу, ходоодны гэдэг юм уу, уушгины гэдэг юм уу бүх өвчл рүү очдог системээр. Тий. Тэгээд нөгөө тамхиг өнөөдөр яг татлаа гэд нэг мэддэхгүй чинь нөгөө дам хугацаанд 10 20 жил гэхэд бид нь үнэхээр нөлөө утсан. Сая нөгөө нэг сайхан ингээд жаргаад бүрхүү ач хүүхдүүдээ хараад тий ингээд сууж явах үедээ гинт энэ нөгөө өвчл нь гарч ирдэг. Тэгээд нөгөө одоо ухаарлт юм уу тий одоо олон тамхи татдаг хүмүүс хэлж гармаар байх юм аа одоо энийг бол хүр хүүхдтэй л ингэмээргүй юм биш. За электрон тамхины хувьд бол мэдээж бас хор хөнөөлтөө гэдэг нь бол дэлхийд дахина батлагдсан. Дээр нь манай судлаачдын хэлж байгаагаар бол би бол хуульч хүн шүү дээ. Би бол мэргэжлийн байгууллагаас сонсож байгаа. Энийг хэлж байгаа ч гэсэн дан тамхиталт нь өөрөө дахиад хажуудаа байгаа хүүхдүүдийн амьсгалын замд нөлөөлөх гэсэн гэмчлэн хор хөнөөлтөө гэдэг юм бол судалгаануудыг бол гаргаад ирсэн байна. Энэ бол зүгээр ингээд нэг дотор орчинд бас татчих болох юм а гэж харж болохгүй. Адилхан л тусгай тэр цэг дээр очиж татдаг. Хажууд нь бас татдаггүй байхын зохицуултыг бас хуулиндаа оруулж өгч байгаа. Ер нь энэ тамхины хяналтын тухай хуулийн чинь зорилго нь юу юм? Вейпиг хуулийн зохицуулалтаа болгох юм уу? Айсгүй бол нийгмийн эрүүл мэндийг хамгаалах юм уу? Айсгүй ер нь тамхины татварыг өсгөөд улсын татварт очих одоо нөгөө юугийн нэмэгдүүлэх гэдэг юм уу? Яг зорилго нь яг юу вэ? Яг зорилго үзэл баримт нь бол ерөөсөө нийгмийн эрүүл мэнд дан ялангуяа өсвөр насныхныхаа хүүхэд залуучуудынхаа эрүүл мэндийг хамгаалъя гэдэг юм зорилго. Энэ эрүүл мэндэд түрүү хоёлаа ярьсан шүү дээ. Эрүүл мэндэд одоо нөлөөлж байгаа насжилтанд нөлөөлж байгаа хамгийн гол хүчин зүйлийн нэг. Тэгэхээр одоо шинэ төрлийн тамхи маань өөрөө шинэ юм төрөлтэй болоод ирж байна. Хуульч гэсэн энийгээ дагаад шинжлэгдээд шинэ залуу үеийнхаа эрүүл мэндийг хамгаалах хэрэгтэй. Энэ бол угаасаа нийгмийн эрүүл мэндийг хамтдаа хамгаалъя. Энэ тамхины асуудал бол нэг хүний асуудал ерөөсөө биш. Энэ бол өөрөө нийгмийн асуудал тийм. Нэг хүний эрүүл мэндийн асуудал биш. Энэ маань өөрөө дагаад үр дагавартай байдаг. Бүхэл бүтэн үеэ бид нар ингээд донтуулагч одоо тийм юм хортой бүтээгдэхүүний хэрэглээнд алдах юм уу? Энийгээ бид нар хязгаарлах өгдвөл төрөл үүрэг. Тэгээ энэ л үүргийн дагуу нийгмийн эрүүл мэндийг хамгаалах
ялангуяа хүүхэд өсвөр үеийнхнийгаа бид хамтдаа хамгаалъя гэсэн ийм үзэл баримталтай хууль. Одоо ингээд дэлгүүрүүд рүү орохоор ингээд ерөөсөө кассан дээр ерөөсөө хүүхдүүдийн нүдний тусгал дээр л манад одоо энэ тамхи ерөөсөө хязгааргүй штэ. Архин дээр бол бид нар бас ч гэж ингээд өөрчилсөн боловч одоо сүүлийн үед гарч байгаа сүлжээ дэлгүүрүүд бол ингээд архийг нь ч тамхиг нь ч ингээд ерөөсөө ингээд зурагч шиг ингээд хэл гаргаад тавиад өгчлөө. Энэ надад бол одоо бус тус оронд ийм замраагүй байд тийм үү ер нь. Энийг хуулиар зохицуулах уу? Харин энэ яг маркетингийн арга хэрэгсэл байхгүй. Хүний яг нүдний баримжаанд ямар бүтээгдэхүүнээ тавина тэр нь борлуулалт нь их байдаг. Тэгээ ихэнх газрууд бол яг кассан дээр очиод хүн нөгөө мөнгөө гаргаад ингээд анхаарлууд ингээд энүүд тамхи архин ингээд байгаад байгаа шүү дээ тий. Тэгэхээр энэ өөрөө манай Монгол улс чинь нөгөө тамхины хяналтын суурь конвенцад нэгдээд орцсон. Тэрүүгээрээ энэ далд хэлбэрийн сурталчилгаа буюу ил ингэж зарах асуудлыг ер нь хоригддаг. Энийг одоо энэ нэгдэж орсон улс орнууд бас хүлээж аваач гэдэг. Тэгээ маш олон улс бол энэ тамхиныхаа бүтээгдэхүүнийг ил байршуулахгүйгээр тамхи сарж байгаа гэдгээ бол хэлж болно. Гэхдээ ийм далд гэх юм уу та ил байршуулахгүй юм сейф нь хийгээд за эндээс одоо хэрэглэгч өөрөө хэлээд авах ийм зохицуултыг хийд юм бэлээ. Тэгээ хуулийн дээр ч гэсэн тэр бас шинэ хэрэглэгч төрүүлэхгүй байх нэг юм яг энийг бол өөрөө ингээд далд байснаар угаасаа шинээр тамхинд орох хэрэглэгчдийн тоо буурдаг гэсэн юм судалгаатай. Тийм байна. Тэгэхгүй бол ингээд сонирхоод ч гэдэм үү тэр логикоор бодоод үзэх тийм. оюутнуудтай би ч нөгөө ментор оюутан гэдэг 4 5 оюутан бас нөгөө парламентын оюутны хөтөлбөрөөр над дээр орж ивэ. Тэгээ хамтдаа бас ярилцаа суухад бол манай оюутан хүүхдүүд ч гэсэн хэлжсэн. Яг үнийг хэлэхэд ингээл нэг их бас ядаггүй. Тэгтэл ингээд нүдэнд харагдаа тэр үедээ мөнгөтэй ээж болов хоёлаа нийлээд авчиж гэдэг юм уу. Тэгээл аваад сонирхоод ингээд ятцдаг юм байдаг. Тэр ингээд нүдэнд харагдаад байгаа чи өөрөө сэтэл төрүүлдэг гинэ. Тийм штэ. Яг гарах гэж итэл үүдэнд пив байхаар бас аваад уучмарсан гэдэг. Авчдаг штэ тий. За тэгээд за шинэ хууль ингээ батлагдаад татвараар орж ирж тамхитай холбоотой онцгой албан татвараар нэмэгдэж байгаа тэр төсөв нэмэгдэх нэ. За тэр төсөв тэгээд юунд зарцуулагдах вэ? Одоо бол ерөөсөө ингээд нөгөө тамхины онцгой албан татвар чинь ерөөсөө төсөв рүү ороод тэгээд одоо юу гэдэг хин нэгний тэр нэг байшин барих ч юм уу те юмд ингээд явцдаг. Онцгой албан татврын чи гол зорилго нь бол ерөөсөө төсөв бүрдүүлэх бол биш байхгүй. Энэ бол нөгөө хэрэглээг бууруулах зорилттой онцгой бүтээгдэхүүн дээр тавьдаг. Хэрэглээгээд нөгөөтнийхөө эсрэг ажиллах юм шүү дээ. Яг үнэ. Тэгэхээр яг энийг нь бариад бид нар хуулийн төсөлтөй болвол тамхиныхаа онцгой албан татварыг янжуур тамхин дээрээ сайн нэмий, шин төрлийн тамхинууд дээр ч гэсэн одоо тэгээд байдаг болгоё. Энийхээ 50%-ийг нь бол ерөөсөө зорилтод одоо энэ тамхитал донтолтоос урьдчилан сэргийлэх эсвэл гаргах энэ үйлчлэг юм байна. Зүгээр яг хуулийн төсөлтөөр бол 3 юм дээр л зарцуулъя. Ерөөсөө зорилготой байе. Нэгдүгээрт бол энэ хүүхдүүд залуучууд руугаа чиглэсэн зүйл бол ерөөсөө ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын үдийн хоолны шимт хичээлийг сайжруулах хөтөлбөр хий. За. Одоо бол бага ангийн хүүхдүүдэд үдийн хоол өгөө дунд халах ангийнхан төгсөж өгөх юм. Судалгаагаар үдийн хоолны шимт хичээл Монгол хүүхдүүдийн шимт хичээлийн асуудал ч гэсэн нэлээд ноцтой болж ирж байгаа асуудлууд байгаа. Энийг нь бид нар сайжруулах хэрэгтэй. Бид нар үр хүүхдтэй хойш үе эрүүл байхын тулд шимт хичээлийг заавал бүр яг хоол нэгж байгаа өсвөр наснд навьжид хоолыг байлуулчихдаг ш. Харин тийм. Хоёрдугаарт бол донтолтоос сэргийлэх, энэ муу зуршаас сэргийлэх хамгийн үр нөлөөтэй арга бол ерөөсөө спорт, урлаг гэж үздэг юм лээ. Тэгэхээр ер нь Монгол улсад хүүхдүүд нэг одоо дуртаадаа гэдэг юм уу юм юм руу ороод байгаа шин чин чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин нөхцөлийг бид нар бүх газрын аваад барилга барьсан юм чинь. Тэр газрыг авцсан, оршиныг гарцсан. Одоо хүүхдүүдэд юу вэ? Гар утастайгаа найзуурчид тэгээд одоо ийм л үуч. Тэгэхээр энэний нөгөө гол антидот буюу одоо сурчин сэргийлэх нэрөөсөө спортын хөтөлбөрүүдийг хамруулан ихсгэхтэй хүртээмжийн сайжрал, спортын барилга байгууламжийг сайжруулах. Тэгээд татвараа энэ дээр зарцуулъя. За гурав дахь нь манай эрүүл мэндийн салбарынхны өгсөн санал буюу тамхинд одоо хүмүүс бол орчдгоо. Гарахчин хүсэлтэй байдаг боловч энэ төрлийн тусламж хэмжлэгээ ерөөсөө Монгол байдаггүй, оруулж ирдэггүй, орж ирсэн ч маш үнэтэй байдаг. Энийг энэ илүү бас анхаарч өгөөд энэ тусламж одоо үйлчлэгээ нь хүртээмжтэй байхтаар бас анхаарч өгөөч гэсэн. Тэгэхээр энэ тийм юм бол бас байд юм уу те? Байд юм байна. Одоо никотины нэмчлэгээч байд юм уу те? Ийм зөвлөх тэгээд ийм бүтээгдэхүүнүүд байдаг. Даанч тэр нь тийм одоо ашигтай биш гэж үздэг юм уу оруулж ирдэг хүн байдгүй юм байна. Тэгэхээр нөгөө тамхиныг орж ирдэг, гардаг хэрэгсэл нь ерөөсөө байдаггүй л гэсэн ийм л юм хэлсэн юм л. Тэгэхээр энэ гурав дээр яг тамхины онцгой албан татврын 50%-ийг зорилтод одоо бүлэг болгож ямар хэмжээний мөнгө цуглах гэж тооцоолж байна юм. За одоогор бол юу байгаа юм? Онцгой албан татвар, гайлын албан татвар эдрийг тооцоод үзэхээр нэг 100 орчим тэрбум байдаг. Тэгээ гайлын албан татвар бол яг төсөвтэй орог тийм. За онцгой албан татварыг бид нар манай хуулийн төслөөр яг 2026 онд бол янжуур тамхиныхын 800 одоо 8 байгаа 836 төгрөгийг нэг хайрцагтай 2000 болгож байгаа. Ингээд тооцоолоод үзэхэд бол нэг 200 тэрбум төгрөгийн онцгой албан татвар
байх нэ гэдэг тооцоолол гарч байгаа. Тэгэхээр тэрний 50% гэдэг бол нэг 100 орчим тэрбум. Тэгээ мэдээж хэрэглээ багасах юм бол бас орж ирж байгаа хэмжээ багасна гэд 2030 он хүртэлх тооцоо хийсэн бол байгаа юм. Тэгэхээр энэ тооцоололоороо бид нар явна. Электрон тамхины хувьд бол бид нар одоо орж ирэх бүтээгдэхүүнийг нэлээд өөрчлөлттэй стандарт тавьж байгаа учраас төдийлөн бас нэг тийм нэг хэсэгтээ болвол хэмжээний хувьд бол багасх болов гэсэн ийм одоо судалгаа бол манай судлаачид гайлынхан бас хийсэн байна. Хөөш веб янжуураас гаргах нэг арга зам муу юм уу? Хүмүүс тийж яриад штэ. Одоо ингээд бид нар чинь янжуур татчаад веб татаад овоо ингээд яатсан гэд. Тэрийг одоо Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын нөгөө судалгаагаар баталсан юм уу тэрийг? Байр суурь бол ийм юм байлээ. Би одоо гаргаж ирж байгаа манай багийнхны байр суурьыг л хийж байгаа шүү дээ. Тэгэхээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өөрөө яг энэ веб чинь электрон тамхи чинь янжуур тамхинаас гарах хэрэгсэл мөн үү гэдэг одоо тэ өсвөл хортой мó гэдэг дээр яг албан ёсны байр сууриа нэг гаргацсан байдаг байхгүй юу? Вебсайтн дээр нь байгаа. Тэн дээр юу гэж нэхэр ерөөсөө янжуур тамхиг гаргах одоо үр дүнтэй хэрэгсэл гэж бол одоогоор нотлогдоогүй байгаа шүү гэдэг байр суурьтай. За Америкийн уушигны ассоциац гэж байт юм байна. Тэд нар ч гэсэн яг ингээд энэ тал дээр одоо электрон тамхи бол ерөөсөө гаргах тийм эффектив юу гэж бол үзэгдэхгүй байгаа шүү гэдэг юм. За янз бүрийн ингээд судалгаанууд бол ингээд гарсан байдаг. Тэр нь бол манай судлаачид одоо эрүүл мэндийн харж маш жижигхэн хүрээнд ч гэдэм үү. Эсвэл зөвхөн нөгөө нэг эн чин никотины донтолт гэдэг юмнаас гарах хэрэгтэй шүү дээ. Тийм юм байхгүйгээр богино хугацаанд хийсэн юм судалгаанууд бол байна. Тэгээ энэ шинэ төрлийн бүтээгдэхүүн угаасаа цаашаа ингээд судлагдаад явж байгаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага буюу одоо яг дэлхийд дахина барьж байгаа бодлого бол энэ бол гарах хэрэгсэл биш. Нэг хоёр хүний мэдээж ингээд гарах хэрэгсэл нэг хоёр хүн дээр бол гарсан байж магадгүй. Нийгмээр нь аваад үзэх юм бол ерөөсөө тэгж гаргаж байгаа тийм судалгаа нотлох байхгүй. Харин эргээд залуучуудыг оруулаад нөгөө веб татаж гисэн хүүхдүүд маань өөрөө дахиад янжуур тамхи татах дараагийн одоо хууль бус одоо бар тамхич гэдэг юм уу те тэр орох эрсдэл нь бол хэд дахин эсчдэг учраас эрсдэл нь илүү өндөр байх шүү гэдэг юмыг л анхааруулад байгаа. Ер нь тамхинд бага наснда орох тусмаа донтох магадлал нь төдий хэмжээгээр нэмэгддэг гэдэг шүү дээ. Би зөвхөн өвчтрийн ярьцлаганд бэлдээд ганц нэг судалгаа харж байхад эсрэгээрээ нөгөө вейпийг хүн янжуурыг хүн татахын тулд гадаа гардаг ч юм уу ингээд нөгөө тодорхой үйлдэл хийдэг. Вейпийг яахын тулд ерөөсөн яг соосго шиг ингээд те байдаг учраас илүү их нөгөө нэг никотины авах хэмжээ нь нэмэгдчихдэг гэдэг ийм судалгаа бол харсан. 2030 он гэхэд тэгвэл одоо энэ хуулийн одоо үйлчлэлээр төдий хэмжээнд одоо тамхиталт буурна гэдэг тийм юу байгаа мó? 2030 онд бид нар энэ судалгааг хийгээд эрүүл мэндийн байгууллага, эрүүл мэндийн яам бусад одоо тий гайлынхан, татврынхан маань хийгээд 2030 он хүртэл үе шат дараатаагаар нэг чи бас гинт ингээд бас нэмчих болохгүй шүү дээ. Үе шат дараатаагаар онцгой албан татвраа ингээд нэмэхэд одоогийн тамхиталтын хэмжээ 14% буурна гэсэн ийм судалгаа тооцоолыг гаргаж өгсөн байна. Манайх одоо тамхиталтаараа бол дэлхийд нэлээд дээгүр. Дээгүр шүү. Ялангуяа Аз номхон талаан бүс нутагтаа бол эхний топ 7-д орж байгаа юм байна. Дундаж ч нөгөө нэг байна одоо хүн амынхаа нэг 22.1 хэдэн хувь дунд ч нь байдаг бол манайх бүр 28% руу орцсон. Тэгээд насан турш эрэгтэй хүмүүсийн 2 хүн тутмын нэг нь бол тамхи татчихжээ. За тэгээд дахиад хүүхэд залуучууд эмэгтэйчүүдийн тамхиталтын хэмжээ нь ихсэж байна гэсэн судалгаа. Одоо ерөнхийлөгчийн тамгын газрын эрүүл Монгол хөтөлбөөнөөс ч гэсэн энэ судалгаанууд бол хараатай. Гол маш их хэмжиглүүлжтэй нэг юм нь тамхиталтаас үүсэж байгаа нас баралтын хэмжээгээр манай Монгол улс маш өндөр. Нөгөө эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмж сул байгаа. Дээр нь тамхиталт өндөртэй болохоор одоо дээр нагаар юм бохирдол өндөртэй. Тийм. Тэгэхээр бол энэс үүж байгаа эрүүл мэндийн хохирол бол маш өндөр байна л гэж харж байна. Түрүү ярьж штэ хятадын тэр нэг үйлдвэрлэлийн бүсээс манайх 95% нь одоо манад орж ирж байгаа нийт вейпийн 95% нь орж ирж байна гэдэг чинь тэр нь одоо дотооддоо хоригдсан бүх тийм юу байх нь штэ. Бид нар одоо ингээд хуулиараа хориод өндөр үнэтэй болгочингууд тэндээс орж ирэх нууцаар орж ирэх зам бий болох уу? Тэрийг яаж зохицуулах гэж байна? Бид нар яг тамхины асуудлахаар контрабанд буюу хууль бус тамхи тэгвэл ихсэх юм шүү, далд байдал руу орох юм шүү гэдэг ингээд асуудлууд тавигдаг. Тэгэхээр энэс сэргийлсэн ч гэсэн одоо хууль зүйн бодлогын хөшүүргүүдээ бол хийж өгч байгаа. Тэгээ одоо нөгөө архин дээр чинь бол бид нар ингээд акц буюу нэг онцгой албан татвар төлдөг болохоор юм наагаад тэрүүгээр нэг QR кодтай энэ хаана үйлдвэрлэсэн, хэн оруулж ирсэн, хаана зарагдж байгаа юм те татвар төлсөн юм уу гэдэг юм гарч ирдэг. Одоо бол тэрийг тамхин дээр бол тэр мэдээллийн сан үүсэг байгаа юм бил. Тэгэхээр одоо тамхин дээр нөгөө электрон тамхи байт юм уу тэр чинь зохицуултанд ороод тамхи гэж үздэг болоод
онцгой албан татвар төлдөг болоод эхэллээ. Тэгэхээр энийг бол үйлдвэрлэгчтэй нь холбогдоод одоо манай гайлийнхны хийх ёстой ажил байхгүй татврынхан байна. Тэр үйлдвэрлэгч нь танахаас яг одоо манай стандарт одоо нормын дагуу шаардлага тавьсны дагуу юм оруулж ирэх гэж байгаа бол нэг нанаа. Тэгээ өгөөд тэрүүгээрээ дахин давтагчгүй кодтай ингэж л оруулж ирэх. Одоо тэгээ эргэлтийн нөгөө нэг хяналтын мэдээллийн системтэй болж энийг бас хянаж авъя гэсэн юм байна. Нийгмийн эрүүл мэндэд зарцуулж байгаа одоо бид нар ч тоохгүй юм да. Тэгээд дараа нь гарч байгаа хохирлтоо зарцуулж байгаа мөнгийг тооцоолдог ч газар байдаг ч юм уу даагүй ч юм уу бас тий. Амжилт хүсье тэгээд энэ хуулийнхын төсөлд энэ баталгаасаа гэж хүсэж байна. Яагаад гэвэл энэ бол заавал зохицуулах ёстой зүйл. Би одоо нөгөө ярилцагчтайгаа нэг талд орцсон тий. Гэтэ энэ бол ямар ч эрүүл ухаантай хүн бодсон заавал зохицуулах ёстой зүйл. Тэгэхээр энийг бол танаа улсын хурлын 126 гишүүн бол бас дэмжих болов гэж найдаж байна. Ер нь 28 онд дэвшгүй. Одоо дэвшгээр бол дахиж ихсэлт руу орж ирэхгүй үстэй. 28 ямар юм хашраад байна уу? 28 оны тохоо бол одоо үндэ бодсон юм алга. Тэгээ 28 онд иргэдийнхээ итгэлийг авч сонгохын тулд одоо надад бол ингээд 4 жилийн хугацааг өгч байгаа байхгүй юу? Тэгээ надад энэ одоо улсын хурлын гишүүн болоход бас нэг туршлагатай ус төрч ийсэн. Чи нэг хугацаа цэргийн алба шиг л бод. Чамд 4 жил байна. Хучин бол одоо 3 жил байлаа шүү дээ. Энэ 4 жилдээ яг энэ одоо үргээ маш сайн хийх хэрэгтэй. Энийг бол ингээл үргэлжийн мөнхийн юм шиг юусаа харж болохгүй тий. Тэгэхээр чамд байгаа хугацаанд байгаа цаг үе дээрээ хийх ёстой юм а хийхин төлөө чи хамгийн сайн явах ёстой шүү гэдгийг хэлжсэн. Би яг хуу энийг л бодож явж байгаа. Яг үнэхээр одоо бүр ингээд үүдээ ус төрч болоод ингээд шантраад байгаа ч юм одоогоор алга. Одоогоор бол хийх ёстой юм а хийн өөрчлөх ёстой. Тэрний төлөө л одоо орж ирсэн гэдэг бас хүсэл зориг байгаа учраас тэгээ урдах ажлаа сайн хийж л иргэдэд чиглэсэн энэ төрлийн бодлогуудыг сайн гаргахад л олцох хэрэгтэй л гэж бодож байна. Хэрвээ нэр дэвшнэ гэж үзвэл ер нь хаан тооч гэлж. Тэрийг харин одоогор бол ерөөсөө харсан байна. Тийм. Тэр 28 он хүртэл ер нь юу ч болоо юм бэлээ. Одоо энэ улс төр төрөж байгаа нөхцөл байдлыг харахаар бид нар нөгөө төрдөө итгэлийг сэргээхийн тулд яах ёстой гэдгийг хамгийн сайн бодох ёстой биш гоо. Тэгээд Монгол төр мэдээж энэ удаагийн парламентаар дуусчихгүй үргэлжлэх ёстой юм чинь дараагийн зүйлүүдээ бид нар яаж зөв хийх вэ гэдэг дээр илүү л бодож байна. Угаасаа л Монгол Ардын намын гишүүн юм уу? Сая жагсаалтанд орох гэж Монгол Ардын намын гишүүн гэсэн юм. Би Монгол Ардын намд 2020 онд гишүүнээр орсон. Тэгээд одоо гишүүн болоо 5 жил болж байна. Нэг бас удаан хугацаа бол биш. 21 онд бол илүү төрийн одоо ажилд оролцож гисэн. Тэрнээс өмнө бол дандаа хувийн секторт олон улсын хуулийн фирмд тэгээд бас нэг судлаачийн ажил хийж тэ мэржлийнхаа ажил хийж исэн. Танаа нам ер нь дотоод ардчлал байдаг уу? Дотоод ардчлал бол би бол байдаг гэж хардаг. Энэ дээр яг уу намын өөрийнх нь нөгөө нэг имиж итер гэдэг олон нийтэд бас өөр байдаг. Би ч гэсэн одоо орохоос өмнө бол хөндлөнгөөс иргэн хүний хувьд харахад бол Монгол Ардын нам гэл ингээл те төрийн эрхийг одоо олон жил барьж байгаа нам гэдэг утгаар нь харж байсан. Ороод харахад бол дотоод одоо баг хурал дээр байд юм уу ингээд харахад намын гишүүд маш чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлдэг шүүмжлэхүүтэй шүүмжлдэг. Гол манай намын одоо соёл гэх юм уу да тий шүүмжлээд олон талаас нь ярьчаад тэгээд олон хоороо шийдвэрээ гаргадаг. Олон хоороо шийдвэрээ гаргасан бол тэрийгэ дагнаа гэдэг ийм л нэг юм соёлтой. Тэгээд тэр нь бол олон нийтэд бол тэгж хурж магадгүй. Дотоодд бол энэ асуудлуудаа ярьдаг. Мэдээж бас энд ингээд энгийн яг одоо анхаачтанд ажиллаж байгаа намын гишүүдийнхээ үгийг сонсгол маш чухал байдаг. Энэ гишүүдийн үг яг одоо намын удирдлагын одоо бодлогын хүрээ тусч чадж гэнэ үү гэдгийг бол дахиад тус нь бол харах хэрэгтэй байх л гэж хардаг. Монголын улс төрд эмэгтэй хүн хэрвээ ирчүүд жоохон дэрлэх мэрлэх юм байна уу? Үг хэлүүлэхгүй ордоор дайрч мараа тийм юм байна уу? Хаанч тийм юм шүү. Хаанч л одоо аль ч улсын эмэгтэй улс төрчдөд бол тэгэл тулгардаг асуудал юм шиг. Би ч нэг олон улсын парламентын холбоо гэж байдаг шинээр төвтэй. Тэрний парламентч хүний эрх эдэд хорооны дэг ерөнхийлөгч. Тэгээ тэрүүгээрээ бас нэг жилдээ олон улсын парламентын холбооны тэгээ бусад улсын парламентын холбооны ингээ гишүүдтэйгээ уулздаг. Нэмэгтэй гишүүдтэйгээ бас ингээ ярихаар Английн одоо гишүүд хүртэл гэж аахгүй. Саяхныг хүртэл ингээд манай гишүүдийн ингээ лоббид хүүхэд оруулж болдоггүй байсан. Эрэгтэй гишүүд та нар тэр хүүхэд мөхтэй одоо гэртэл яад юм байгаа. Зин бол хүүхэд орох. Зай гээгүү. Одоо тэгээ бид нар эмэгтэй гишүүд хэлсээр хагаад хүүхдээ нөгөө нэг тий түр ингээ оруулж барьдаг юм болгосон гэдэг. Тийм бас ингээ шинжилүүд айгүйх
ярьдаг. Тэгээ Англи улс чинь одоо ардчлал парламентын ардчлал жинхэнэ нөгөө юу гэдэг Вестминстер парламентыг үүсгэсэн улс чинь одоо тийм юм хийж ин гендерийн асуудалтай бол тийм байх гэдэг өөрөө энэ их хугацаа авдаг асуудал юм байна л гэж харж байгаа шүү. Тэгээ яг хуу байнгын орон дээр маргалдах мэтгэлцэх юм зөндөөл болтой. Тэр болгонд нь одоо тэгээд бас реакцлахгүй зарчмын юм яриа явж хахад яванда монгол хүмүүс бүгдээрээ л ойлгодог. Тэнд сууж байгаа ихэнх бас гишүүд маань мэдээж төрийн түвшээ байгаа хүмүүс зарчмын юм дээр бол тий ойлголцоод явах тийм чадвартай хүмүүс гэж хардсан шүү дээ. Би таныг нэг юу туршлага муутай гэж бодоод анхны гишүүн анх удаа одоо тамхины хуулийн дээр ингээд нөхдүүдтэй үзэлцээд байна гэж бодсон чинь өмнө нь таа чинь нийслэлийн орлогч дарга байх та стадионоо авах асуудал төр бас том үзэлцсэн шүү дээ. Тэгээд стадионоо аваад үлдсэн тий нэрээ нөгөө нэм даваагийн асуудал гээд тэр яаж авч чадав. Тэр ч одоо нэлээд том ашиг сонирхол шүү дээ. Тэр чи олон жил болсон үйл явцсан байлээ. Тий. Тэгээд стадион эргэн тойрны газар гээд хүмүүсийн нүдэн дээр өрнөдөг байсан асуудал. Гэтэ энийг одоо ягаад ч юм ерөөсө шийдэгдэхгүй л яваадсан. Хаяа босч ирээ шийдэгдэхгүй. Тэгээ энийг бас нөгөө чиг үүргийнхээ хувьд наадмын бэлтгэл ажил хийхнээ төсөв мөнгө юм гарах нэ гэдэг зүйл нөгөө нийслэлээр ажиллаж хахад гараад энэ ч юу н ямар учиртай ингээд харсан чинь энэ хуулийн хувьд ер нь нөгөө ямар ч гаргалгаа одоо гарц юугүй байхгүйгээр энэ бол бараг л тэр чигээрээ залин шиг юм болт явцсан байна гэдэг юм ил тоо өөрөө бичиг баримт өөрөө гаргаад ирсэн. Ер нь бол товчоор хэлэх юм бол одоо нийслэл бүх зардлыг нь даадаг төсвийн мөнгөөр шүү дээ энэ чинь тий. Нөгөө нөхдүүд болохоор хувийн өмч гэсэн мөртлөө бүх өрмийг нь аваад нийслэлд ямар нэгэн ногдол ашиг өгдөг. Тийм л нөхцөл байдалтай. Олон гэсэн мөртлөөс нийслэлээр янзлуулаад тогтчуулаад наадан болохоор л муу тогтчл тэгэл тий. Тэгээ эргэн тойрных нь гоё ингээ газар мадраа гоё болгоно тий. Энд чинь нөгөө яг тэнд амьдарч байгаа хүмүүсийн хувьд бол тэр нэг ногоон байгууламжууд бол хамгийн одоо өсөмжит газар үстэй. Энд чинь одоо байнга л настай хүмүүс хүүхдүүд тоглоол тий. Орой болохоор тойрж алхаад ингэдэг газар. Тийм нөхцөл байдал. Тэгээд баахан мөнгө гаргацдаг. Тэгээд тэрнийхээ яагаад 41-51 өсөөрөө ингээд хуваагаагүй юм. Баахан одоо үйл ажиллагаа явуулцдаг. Ерөөсөө ногдол ашиг өөрсдөө одоо аваад нөгөө нэг одоо нийслэлтэй суугаадгүй нөгөө компани өөрийнх нь зарчим ерөөсөө албагдчихсан. Тэгээд тоо баримтуудыг гаргаад тооцоолтуудыг хийгээд өгөхөд мань хүмүүс бол одоо өөрсдөө гарах гарцгүй гэдэг юм уу да тийм ийм асуудал болоод за бид нар энэ үр төлбөртөө энэ 51% тооцоод өгөө та бүхэн нэг аваа гэдэг л ийм л одоо буултанд гэдэг юм уу хөрсөн. Тэгэхээр энийг болвол хувийн өмчийг бид нар дээдэлдэг боловч хувийн өмч өөрөө зөв одоо менежменттэй зөв аргаар хийгдсэн байх хэвээр. Дунд нь компани одоо тэр зарчмын асуудал ч гэсэн гажуудсан байсан. Энийг зөв болгох шийдэл нь бол тэр хүмүүс бууж өгөөд та бүхэн авал гэдэг зүйл рүү очисон тоо. Эмэгтэй улс төрчийн хувьд ер нь уучлаарай дандаа гендерт нь холбогдоод асуучлаа. Эмэгтэй улс төрчийн хувьд ер нь бусад эмэгтэйчүүдийг улс төрд ор гэж зөвлөх үү? Ор гэж зөвлөнө. Би бол зөвлөнө. Гэтээ орохдоо бол палцул гээд мэдээж орохгүй нь бол бэлтгэх ёстой бас зүйл юм байна гэдгийг өөрөө бас би махбодороо мэдэрч байгаа. Энийг бол улс төрийн намууд өөрсдөө бодлохоор хийх ёстой. Эмэгтэй улс төрчдөө бэлдэж улс төрийн үйл ажиллагаанд бэлдэх гэдэг бол өөрөө том хүний нөөцөө бэлдэх процесс юм. Энэ дээрээ аюул сан анхаарч авах ёстой. Орох нь бол бүр заавал байх ёстой. Эмэгтэйчүүдийн дуу хоолой олон талын одоо дуу хоолой байж ажлын яг иргэдийг төлөөсөн бодлогод маань тэнцвэртэй гарна гэж би өөрөө хардаг. Эрэгтэйчүүд улс төрд орохдоо өөрөө л дотроо шийдвэр гаргаад окей би орно гэдэг ийм туг бариад ордог бол эмэгтэйчүүд улс төрд орохынхаа өмнө нөхрөөс хүүхдүүдээс хамаатан саднуудаас ээж ааваас бүгднгээс зөвшөөрөл авдаг гэдэг шүү дээ. Өөрөө яасан. Зөвшөөрөл гэх юм уу? Би ч бараг заа гэж шийдээд орсон баха. Гэтэ нөхрийн бол гэр бүлийн хүний одоо дэмжлэггүйгээр явхад бол хэцүү шүү дээ. Манай гэр бүлийн хүн бол намайг бас ингээ те карьер өгөөд одоо юу гэдгийг хуульчаар ажиллаж авах хугацаанд ч гэсэн маш их дэмждэг ийм хүн байсан. Одоо гэртээ суугаад яач гэдэг юм уу те хүүхдээ харч гэдэг юм уу ийм ер нь бол нэг шаардлага тавьдаггүй. Тэгэхээр энэ дэмжлэг байж бас явж байгаа гэж бодож байгаа. Бусдаар бол хүүхдүүд маань их бага настай, нэг нь 6 настай, 8 настай болохоор бас нэг асуусангүй. Аав ээжийн хувьд бол би их багасаа ерөнхийдөө бие даацсан. Ер нь 15 настайгаас дотор байранд амьдрал ингээл гадаад дотоодод аав ээжээсээ тустай амьдраад нөгөө өөрийнхөө амиг өөрөө шийдээ сурцсан чи өөрөө мэдж байгаа л өөрөө шийдтэй л гэдэг ээж аав маань бас нэг тийм байдаг болохоор тэгэл өөрөө дахиад орцсон да. Зөв. За баярлалаа урилгыг маань хүлээж авч. Нэг нөгөө сайхан ярилцсан. Баярлалаа бас энэ хуулийн талаар асууж те. Энэ хуулиа бий бас олон нийтэд их
сайн ойлгох ёстой гэж бодож байгаа. Тэгээд энэ ус төрчийн гэхээсээ илүү эргэн хүний хувьд ч гэсэн энийг заавал хийх ёстой юм гэж урд нь ч гэсэн харж ирсэн учраас одоо чадлаараа зүтгээ зөв хууль, сайн хууль батлуулахын төлөө бас хичээнэ. За баярлалаа. Ярилцсан баярлалаа. Би нөгөө өөрийн чинь анх удаа сонгогдсон тэгээд эмэгтэй гишүүн одоо ч нөгөө анх удаа сонгогдсон 126 гэдэг сэдв их яригч байна. Нөгөөтэйг өөр эмэгтэй гишүүд юм дуурдаггүй гэдэг сэдв их яригч байна. Тийм учраас магадгүй ялгуурлан гадуурхсан ч юм уу энэ ч одоо ялгуурлал болж хувираад байгаа шүү дээ. Тэгээд тийм их асуулт асуусан бол уучлаарай. Зүгээр. Тэгээд амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа. Баяртай. За баяртай.